Хашуурсан байх чинь юм бодох юм. Өө чи ээж юм яаж байгаа юм бэ? Наа чи тэгж юу хийдэг юм биш үү? Гарны зүгэлт юм байна. Гарандаа идэх байхгүй за. Энд яава. Тий наа чи юм баба. Гарандаа ичмнэх. Урдаа үгүй. Энэ гараа. Сайн өгч мэнэ. Сайн өгч. Яасан бэ? Эдэ. Хай. Унтахгүй байна гинэ. Унтлаа одоо би нүрээ сая угаачихлаа. Одоо сайхан. Унтан да. Наад гэсэн чинь энэ хөл байгаа. Хөл минь байна. Хүүхэд унтуулаа чи ядраалаа өгшөн гинэ. Манай охин орой унтд юм аа өгшөн. Ууц юм уу гэж. Гүй. Ууц нэг За, сайн байцгаана уу? Ойрд лайв хийгээгүй юм байна. Ойрд энэ олон 600 хэдэн хүнтэй 700 хэдэн хүнтэй уулзаагүй юм байна. Ууц юм бахтай явахтаг нэ харин тий. Унтаачи нэ та эд өөрснөө унтаачи. Энэ төлөж авахгүй. Зүүм яхаа. Ой, ёо ямар сүртэй. Чанга. Зорга. Аха. За, 800 болсон шүү дээ. Энэ манаа. Чамс баярлалаа таамаш. Яагаад юм бэ? Гой турмаар юм. За надаас асуу. Би гой та нартай чи нанд энэ манай охин. Гэт отос дуурай сэрээчлээ. Минийг оруулаж өгч ин тийм жааж. За, одоо зүгэр за. За, минийхэн сайн өө гэрээ. Арай мэд гэх юм. Жах иртэлдээ гинэ харин тийм бинийхэн болохгүй барьж болохгүй шүү наач. Уунаа штэ. Болохгүй. Болохгүй өөй. Ийм л дураараа болоод энэ шүү дээ энэ хүүхдүүд ч одоо. За одоо ингээд та нартаа орой хийж аваад уучлаарай. Тэгээд ингэсээр байгаад амжихгүй байсараа л тэгээд сая л яг хийж таарлаа. Тэгээд айгүй их олон төрлийн асуулт асуудаг. Одоо айгүй их сонирхдаг асуултууд нь хэлээ л да та нартаа. Яаж турсан бэ? Урдныхаа Мирало гэсэн болохоор хүмүүс намайг одоо яаж турсан бэ? Тэгтээ би туранхай найзууд бол би бүдүүн штэ.
Яаж турсан бэ гэдэг асуулт байдаг. За тэгээ арьсаа хэрхэн яаж арчилдаг вэ? Одоо яг юу хэрэглэж байна вэ гэл тэг ингээл айгүй олон юм мэдхийг хүсдэг. Тэг өөр чинь юу асуугаад байгаа. Шүдний талаар бас айгүй их асууж байна. Тэгээд ойрд бас та хэдтэйгээ уулзаагүй юм байна. Лайв бас хийгээгүй юм байна. Тэгээд та хэдтэй энэ олон асуултуудыг бас хэлье гэж бодлоо. Ашиглагын талаар бас та хэдтэй ярина. Сайн уу болроо хаа унтаагүй ам уу? Унтгал гэж байна. Та хэдэн бүгд мараг орондоо байх те. Сайн уу тохичи. За турх талаар би бас хэлье заяа. Гизээ яаж хассан бэ гинэ. Ер нь явандаа хасагдсан. Би өөрөө тийм амар том гизтэй оож бас төрөөгүй. Миний нөх хүмүүс ч бүр ингэ тоогоо шиг том болчтой шүү дээ. Миний харин аягүй сонь тэгээгүй. Хүмүүс бараг харахаараа 6 юм уу 7 сартаа л байгаа юм шиг гэж хардаг байсан. Тэгэл төрцөн. Хийсвэрээр төрсөн. Тэгээд амар сүртэй бол гиз амар унжиж мунжаагүй. Гэхдээ мэдээж гиз бас тодорхой хэмжээний бас суналт өгсөн байсан. Тэгээд юу бүс зүүдэг байсан. Эхний нөгөө нэг сар бол зүүдэг байсан. 2 сар зүүгээгүй яжгаад 2 сарын дараанаас бол бүс зүүдэг байсан. За тэгээд хоолнд анхаардаг байсан. Ногоотой хоол мол айгуу сайн иддэг байсан. Тэгээд гиз бол тэгэл явандаа тэгээ өөрөө би нөгөө нэг 5 сартаа ажилдаа орсон болохоор тэгээ хөдөлгөөн ихтэй. Тэгээд нөгөө нэг тоглолтын бэлтгэл айгүй их гүйжгэлдэг байсан болохоор бас тэгээд айгүй хурдан айгүй болцсон. За тэгээд за ер нь турсан юм маань гэх юм бол би жимс айгүй хийддэг. Жимстэй. За миний охин битүү байлаа. Энд тараа ээжийг нь бүр 800 дэн үзэж байгаа байхгүй юу? Тийм болохоор миний охин ерөөсөө уйлжлахгүй чамайг амар олон харж байгаа болохоор энэ ямар муухай уйлдаг охин бэ гэдэгтэй шүү миний охин. За зөв яваад төссөн. Тэгээд бэ штэ те. Ер нь бол тэгээд жимс айгүй хийддэг байсан. Тэгээд ногоо айгүй хийддэг. Тэгээд би өөрөө ер нь нэг тийм гурилын юмд нэг дуртай хүн бол биш. Тэгээд дээрэс нь мах бас нэг амар идээд идэггүй. Маханд нэг амар тийм дуртай биш. Махтаа гэх юм бол загас айгүй хийдэх дуртай. Дахиад идэх дуртай. Тэгээд яг хүн хүний л нөгөө нэг юу турахыг хүсдэг байсан юмнуудыг бол хэрэгэлдэг л байсан л да. Тэгтээ тийм турах бэлтгэл энэ төр бол нэг амар хэрэгэлж үзээгүй байна. Тэгээд би орой 6-аас хойш бол юм иддэггүй. Яг эд турахтаа бол 6-аас хойш юм иддэггүй. Би 6-аас хойш харин би мандрин одоо нөгөө нэг уут мандрин бол ганцаараа идчихдэг гэсэн. Тэгээд явандаа нөгөө хүний хүүхдийн хүний нөгөө нэг унган мах гарилдаг. Миний охин битүү байл. Ойлгох юм бол энэ олон хүмүүс чамайг загнана шүү дээ миний охин. За. Ээж хөө өвтөр суух уу? Тхүү. Танаас. Эцтэй өрөөдөр миний охин. Хайлаа ингэж сууж байгаа тайлаа. Гоё хариулаа явчих за. Асуухгүй. За миний охин төглөө авраг яв за. Тэгээд явандаа тэгээд нөгөө нэг оюутан цагаа төгсөөд ажилд ороод ирсэн чинь цаанаасаа айгүй хөдөлгөөнтэй. Уусаа бид идэ ажиллаж байгаа үсэл тийм шүү дээ. Тэгээд бэлтгэл сургууль тэгээл маш их хөдөлгөөнтэй байж таарна. За тэгэл кино, юу гэдэг реклам юм гэл юу тэгэл айгүй хөдөлгөөнтэй ажил учраас тэгээ өөрөө явандаа тэгээд турчдаг юм байна лээ. Тэгээ дээрэс нь би мэдээж юу ч хамаагүй идэл ингээ явандаа турчандаа гэл юу ч хамаагүй ингээл идэж өгнө гэсэн ойлголт бол байхгүй. Ямар ч үсэн ногоон айгүй хийддэг болсон. Нарийн ногоо хүнийг айгүй их тураадаг. Тэгээ хүнд хамгийн их амт шимттэй зүйлийг өгдөг. Эрдэс бодисыг өгдөг гэдэг юуг бол зөндөө их судалсан мэдсэн. Тэгээд би брокколи тэгэл нарийн ногоонууд айгүй их хэрэгэлдэг болсон. За брокколиг бол би одоо байнгын хэрэгэлдэг. За тэгээд дээрэс нь ус айгүй сайн уудаг байсан. Би ч гэдэг бараг 2-3 литр ус аваад явчихдаг гэсэн шүү дээ.
Тэгээд нөгөө нэг ийм лимонтой усыг бол одоо хүртэл ингээ уудаг. Лимонтой ус ерөнхийдөө бол хүчлэг ихтэй учраас бас нэг тийм оройгоор биш нэг 7 хоног нэг уугаал тэгэл жоохон завсарлаж байгаа л тэгэл ахаад уугаад ахгүй бол ходоодонд бас айгүй их нөлөөлдөг гэсэн. Тийм болохоор бас аль алиг нь тааруулаад эслэг бүтээгдэхүүн ер нь хүнийг айгүй тураад юм шиг санагдсан надаа. Тэгээ би нөө мандрин айгүй хийддэг. Одоо ч гэсэн би амар дуртай мандринд. Тэгээд нарийн ногоо айгүй хэрэгэлдэг байсан. Тэгээд нөө нэг гурилан бүтээгдэхүүн кейк мейк бол нэг иддэггүй. Хүн амьтны төрсөн өдөр дээр очиод кейк идэх шаардлага гардаг шүү дээ. За тэр үед бол нэг амсаал өнгөрөх төдий чинээ тийм байдаг. Үнэхээр гоё кейк мейк байдаг шүү дээ. Тим кейкнүүдийг бол заримдаа бол шууд нэг зүсмэс бол идчихнэ. Нэг зүсмэс бол ерөөсөө хэтэрч чадахгүй. За тэгээ нарийн ногоо могоо айгуу сайн идэж юм. Тэгээ юу идэж штэ. Борцог бол би үнэндээ дургүй. Идээд байдаггүй. Заримдаа нэг юм гэрийн борцогнууд идэж штэ. Нөгөө нэг ээж мэж манай эмээ хийдэг амар гоё. Тэднийг болвол нэг өглөө мөглөөд бол өглөөнийхэн цай манд бол ганц хоёр ширхэг бол заримдаа хаяадаа ш бүр хаяад бол нэг идэх тохиолдол бол гарна. Түүнээс ч тийм борцонд бол би нэг дуртай ш тий. Идэхгүй. Идэхээр бол талах бол идэнэ л тий. Талахын бол өглөөний цайн дээр бол эргэлдэг. Талахыг бол би дандаа хар талах иддэг. Тарган байх үедээ штэ тийм. Нэг амар тарган байгаагүй л дээ яг үндэ. 60 өсрөөл хамгийн дээдл нь би 69 кг болж таргалж байсан. Юу гэдэг вэ гэхээр нэг хүний юм нүүр ч айгүй их илэрхийлэл болчтой штэ. Нүүрээр амар жижигхэн хүмүүс айгүй ингээ ерөөхдөө нэг юм туранхай юм шиг харагдаад байдаг. Биеийн туранхай харин нүүрээр юм бандар хүмүүс чинь жоохон ерөөхдөө нэг юм мерата юм шиг харагдаад байдаг байхгүй. Тэгээ хүний нөгөө мэдээж нэг ясны бүтц байна л да. Толгойн хэлбэр ясны бүтцээс шалтгаалаад харагдах байдал өөрөөдөө. За минийх болохоор нөгөө нэг одоо л ерөөхдөө хүмүүс бол маань айгүй жижигхэн үрдэй гэж яриаддаг болсон байлаа. Тэгтээ тийм жижиг юм шиг л тийм. Тухайн үед бол нөгөө нэг юм хацраараа айгүй бондгор байсан байхгүй. Хацраараа бондгор. Тэгээд төрсөн чинь бүр турцсан байсан. Төрхөөс өмнө бол турцсан байсан ш. Тэгээд турцсан байж байхдаа бол одоо яг ингээ зургнуудаа харж марахаар жоох ингээ бондгордуу байсан байдаг байхгүй. Тэгвэл одоо төрсний дараа болохоор бүр ингээд нэг энэ минийгээрээ ингээд хүнхэж мүхийгээд бүр ингээд нэг юм бүр ингээд турчдсан юм шиг санагдсан шүү дээ. Миний бие физиологи бол яг тийм л юм билээ. Бусдууд нь бол яа тийм байгаа сайн мэдэхгүй. Зарим хүүхнүүд бол төрхөөрөө бүр таргалдаг гээл байдаг юм шиг байна. Гэхдээ тэр ерөөхдөө хэр их хавантай байж төрсөн бэ гэдгээс болт юм шиг байгаа. Эсвэл бол төрснийхэн дараа сүү оруулна гэдэг айгүй гурилан бүтээгдэхүүн иддэг учраас таргалд юм билээ. Цаан хөрхөн онцгой байна. Цаана хөрхөн тийм шүү дээ. Хацраараа яаж турсан бэ? Бас давхар ирүү гинэ. Би ер нь бол хүүхд гаргаад төрөөл би яг хацар мацраараа бол бүр ингэж турсан. Нэг турж яад. Хацраараа юу нэгтэй яг ингэж бүр ингэж шулцсан юм шиг ингэж тураад ирэхээр яг амар ядарсан юм шиг харагдсан юм л. Тэгэл хүмүүс намайг ямар амар ядарсан, яасан, юу муу өвдсөн юм өнтрийг айгуу төлдөг. Гэхдээ тэгэхээр бас нэг бодлын тэр чинь нэг тийм хүнд айгуу тийм нэг юм гандцсан, гундцсан юм шиг харагдсан юм шиг байгаа юм. Нэг турж бол юм шүү дээ. Тий, нэг тураад бол нэг аим шиг турж мураад бол юм шүү дээ. Яг хөө шаардлагатай тэр өн загвар өмсөгчд маань л тийм дуранхай хахад бол болоо шүү дээ. Түүнээс ш бол яг бүр ингээл үнэхээр загвар өмсөгч бол мэдэл болохгүй юм бол тэгж амар тураад бол хэрэг байхгүй шүү дээ. Амар тураал тэгэл хоолны дэглэн байраал тураад байвал та хамаг ирз бод. Хамаг ирз бодсоо тэгэл алдаал дархлаа чин сулрна маш их өвчин тусна, өвчний их үүсвэр болно. Тэгэхэр чи шаал хэрэг байхгүй. Өөртөө тохирсон мах шүлтэй байхад л болно шүү. Тийм үстэй. За ингээд миний турсан өөрийн одоо тийм юуг бяцхан одоо тий зөвлөхөө та нартаа хүргэлээ. Ийм л ахгүй түүш амар тийм сүртэй ингээд
тийм нэг юм амар нэг юм. За миний турсан нууц бол яг тийм л гэдэг байхгүй махгүй гэсэн тийм бол байхгүй л тийм. Ер нь бол одоо яг ингээл надаас одоо нэг төрсэн хүмүүс айгүй их асуудаг байхгүй надаас амар их мессеж ирдэг. Би тэр болгонд нь үнэхээр хариулж чаддгүй маа. Тэгэл хүүхч ухт ингээл гадуур дотор ингээ явж мал ерөөс амждаггүй. Төрсэн хүмүүс бол одоо яг нэг хүүхдээ бодоод юу агаад гэхгүй. Айгүй их нэг тархалуулах бүтээгдэхүүн айгүй хэрэглээд идэг. Тэр нь бол яг нь тийм буруу гэж байгаа юм биш л те. Гэтэ хүүхэд үнэхээр бага сартаа бол заавал мөөмөө идүүлэх ёстой шүү дээ. Бага сартаа бол ерөөд яг 6 сар хүрчүүл өөртөө анхаарад хүүхэд төрөг нэг бор хоолнд ороод ирэхээр хоолороо амт шимттэй бүх зүйлүүдээ авчдаг учраас ерөөдөө нэг мөөмөнд мөөмний сүү бол ерөөд юу болчдөг гэдэг юм л шүү. Ямар ч нэг тийм тижэл байхгүй болчдөг гэдэг юм лээ. Наран цэцгээс дуулаг юм уу? Танаа нөхөр ямар гоо сайхан нүхтэй төрөлдөг гэж. Миний эргэлдэг. Би хаяадаа л үгдээ. Гүр наран цэцгийн төсөл эргэлдэг. Тэгээд за чинь юу ингэдэх юм? Шүдрээ байна уу? Нэзэн лай хийж гинэ. За би юу ярьж илээ түрүүн? Зүр одоо өөр 50 билээ шүү дээ. Тэгээд өөр 50 дөө. Юу вэ шүний мэд. Шүний харацсан таагаар байна. Эхийн сүг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй зөв мэдээлэл хүндэг гинэ. Зөө тэр бол тэгэл хүүхэн болгоны л бодлоо л доо. Ер нь бол эмчнэр бол 6 сар хүртэл бол тижэл өгдөгөө. 6 сараас хойш бол хүүхд хоолороо тижэл авчдаг юм аа гэдэг юм бэ лээ. Түнс би тэгэрээ энтер гэж байгаа юм бол биш шүү дээ. Та манай өөрсдөө ойлгоцоор л ойлгоод явчаарай. Түнс би амар тих өстой, ингэх өстой гэсэн юм ерөөс яриаггүй шүү. За арьс ажиллагаараа одоо орё. За турх мурх бол тийм ерөөдөө хоолндоо л анхаарчвал та хэд маань тэгэл хүссэндээ л турна гэсэн үг. Тэгэхгүй те бид тэгэл яг ер нь бол тэгэл турхад төвчээр штэ. Оройдоо тэгэл орой 6-аас хойш юм идэхгүй л байчвал тэгээ жимс ногоогоо л идээ тэгэл хүн амар турчна. Нэр тэгдэг байхгүй. Түүнээс биш бол тэгэл 6 цагаас хойш ингээл амар бист амар тисэж байгаа даа уусаа би тисэх ёстой даа гэж бодоод хар хүн улам өсөдөг байхгүй. Тэгэхгүй л байчвал зүгээр. За аппаратныхаа талаар гээс ярьчих. Аппарат бол би сая өнгөрсөн нэг сард хийлгсэн. Тэгээд одоохонд бол дээдлийн ахуулсан байна. Би яг сая 12 хоногийн өмнө 14 хоногийн өмнө дээдлийн ахуулсан. Одоо доотлын би нөгөөдөр буюу 3 өдөр ахуулна. За тэгээд шүд маань ерөөхдөө маш гоё тэгшхэн болсон. Надад бол маш их таалагдж байгаа. Тэгээд жоохон цайруулах л үлдсэн байна. За айгүй их асуулт ирж байгаа учраас би эхлээд гэлс яриатай та хэд минь асууж л байгаараа. Нэг дор гэлс надаас асуудаг бүх асуултуудыг би хариу өгөх гээд байна л да. Тийм турна гэдэг үнэхээр төвчээр идэг байхгүй да. Тэгчээл идчихэл яана би турмаар. За одоо маргаашнаас эхэлнэ. Хүү энэ гэдэг чинь нэр үнэхээр худлаа гэдэм аа. Зүгээр идэж ууж байгаа хүнсээ л өөрчилчих. Ногоо олвол тэгэл ногоотой одоо нэг одоо жишээ нь тэгэл махцах хуурахаар бол дандаа гоё нэг хэрэгтэй ногоонуудаа хамт гоё хуурччээ. Хуураад идчихчээ. За тэгээд шүл хийхээр бол дандаа шүлэндөө тэр гоё хэрэгтэй нарийн ногоонуудаа хэрчээд тэгчих. Тэгэхэд болоо. Өдөр өглөөд амар сайн идээд тэгээ өдөр маш сайн идэж аваад тэгэл орой 6-аас хойш юу мэдэхгүй байл тэгээ айгу турчдаг байхгүй. Тэгээ хажуугаар нь жоохон мандрин идээд үзээрэй. Хотод мотон бол нэг тийм байх. Ерөөхдөө мандрин идээд үзээрэй. Амар сайн байдгийг. За тэгээд турах асуудал бол иймэрхүү байлаа. За тэгээд нөхрөө турсан бэ гинэ. Аппарат бол би Промед дентал шүдний эмнэлэг дээр Промед дээр хийлгсэн. Одоо бол юун дээр гэдэм бэл ш. Салбараа нээгээд ийм арт 14 орол ийм арт дотор байдаг болсон байлээ. За тэгээд 21 оноо л дандаа чангалуулдаг байсан. Сүүлдээ тэгээд 14 оноо чангалуулдаг болсон. Айгу зүгээр юм билээ. Ерөөхдөө бол хүн нэг шүд чинь айгу чухал штэ. Тэгээ шүдтэй эртгэн шиг л ер нь тэгээ шүдний асуудалтай хүмүүс бол эртгэн шиг л янзлуулахгүй бол ер нь тэгээ сүулт нь аягүй хэцүү байт юм билээ. Би нэг л өдөр ухаарал ойлгоол
Тэгэл би шүдээ шүдээл янзлуулах хэрэгтэй юм байна гэж бодоод. Тэгээ би Учка дээр очиж исэн. Найзууд ерөөдөө Учка дээр Парамедийн Учка дээр шүд мэдээ янзлуулдаг болохоор би тэгээд асууж байгаад очиж исэн. За тэгээд шүд бол одоо юм байна. Минийх бас 2-3 жил зүгөх тохиолдол байдаг гэсэн. Хэр дефекттэй ч юм уу те хэр юутагаас шилтгаалаад өөр байд юм билээ. За тэгээд шүд цайруулах юм хэрэгэлдэггүй. Би нэг аппаратууд болохоор шүд цайруулах моч юм уу шүд цайруулах бүтээгдэхүүн ерөөс хэрэглэж болдгоо мэлээ. Болдгоо гэсэн. Ягаад тэгэхээр аппарат зүүсэн тохиолдолд нөгөө нэг шүд цайруулах юм хэрэглэх юм бол өнгө нь өөр болчдөг. Тэгээ сүүлд нь тэрийг нэг өнгөнд оруулах нь аюу хэцүү болчдөг гэсэн. Тэгэхээр ерөөхдөө ямар ч аппарат ахуулчаал яах хэрэгтэй гэсэн. Цайруулах бүтээгдэхүүн цайруулалтанд орж болдог гэсэн. За тэгээд шүдний аппаратаас болж би нэг ч тураагүй. За яг эхний үедээ эхний нэг 7 хоног юм идэж чаддаггүй учраас юм хазаж идэж чаддаггүй дандаа зутан мутан уудаг шингэн мингийн муудаг гэсэн болохоор юу бат юм лээ. Жохон нөгөө нэг шуугдчих муугддаг юм шиг байлаа л дээ. Түүнээс ч бол сүүлдээ тасчдаг юм. Сар болол эн чинь бас 2 сар болол тасчихна. Тэгээд угаасаа тэгэл идэхгүй бол өссөн шүү дээ. Тэгэл аргалаад ингээл идтгэлээсэн. За тэгээд манай охин энд завгүй нөө орон дээр тоглоом бөбөг үзчихнэ. За тэгээд аппарат маань бол юм байгаа шүү. За тэгээд аппаратны үнийг айгуух асуусан. За Promed дээр 2 сая төгрөгөөр хийсэн шүү. Минийхийг 2 сая төгрөгөөр хийд юм бэлээ. Тэгээд чангалгаа нь бол 25 мянга байдаг гэсэн. Тэгээд сүүлдээ 15 мянга болсон гэх жишээ нэ. Үнийн хүмүүс аяг мэдээж айгүй их сонирхдаг шүү дээ. Үн бол иймэрхүү байна. За тий хадгална лайв бай хадгална битээ санаа зовоо. Тэгээд одоо чи юу орох хэрэгтэй байлаа? Турх талаараа би ярьсан. Турсан талаараа ярьчлаа. Аппаратныхаа талаар ярьчлаа. Аппарат суулгахад өвддгөө ерөөсөө өвддөг юм. Жоохон чангалж мангалахад эхний үедээ жоохон эвгүй байдгийн. Аппарат хэлгэснийхэн дараа нөгөө нэг ерөөхдөө энэ зайнуудыг чинь наашаа цаашаа болцсон гажигтай шүднүүдийг чинь ингээ нэг тэг шимэнд оруулж өгдөг байхгүй юу. За тэхийн тулд мэдээж ингээд аппарат чинь наашаа цаашаа болоод ингэхэр чи шүд мэдээж жоох эвгүй хүндүртэй байна, өвдөн. Тэгэл ер нь бол тэгэл гой сайхан болоход төвчээр л маш их шаардлагатай шүү дээ. Тэгтээ амар бүрээс ёо юм гэж бол михэр зүвж байгаа. Зарим хүн болгоны физиолог нь өөр гэдэг учраас өвдөлт нь өөр гэдэг гэсэн. Тэгээ зарим хүмүүс нь бол яг амар өвдөд байвал тэгэл лама хийх ч юм өвчин намдах юм тан угаад ч юм уу тэгээ зөөр байдаг л гэсэн. Би бол нэг ч тэгж байгаагүй. За арсны талаар. За миний арс бол ерөөхдөө айгу мингтэй ихтэй. Энэгээр жоохон хар батгтай нүхтэй ийм хуурай арс байгаа. Тэгээд би бол тэгэл янз бүрийн юм хэрэгэлдэг. Ер нь бол хүмүүс тэгдэглэхтэй янз бүрийн л бас нэг бүтээгдэхүүнээс удаан хэрэглээд ээж болдгоо гэд бас сүлд нэг юм сонсцсон чинь бас тэгэл нэг бүтээгдэхүүн удаан хэрэглээд байхад болцсон. Жохон байж байгаа солиол байдаг болцсон. За тэгээд ямар ком хэрэгэлдэг вэ? Мөн ямар төрлийн арстай вэ? Хуурай маш хуурай арстай бэ. Тийм учраас би айгүй тослог чийгшүүлэгч ихтэй бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Ер нь тэрийг нь харж байгаа сонгодог. За яг одоогоор бол би ийм Nature Republic гэдэг одоо нөгөө Corabity House пэйж дээр зарж исэн. Одоо ч нөгөө нэг ерөөхдөө нөгөө нэг Facebook сошиал ертөнцийн хөгжсөн болохоор заавал ийш тийш яваал заавал өөрөө нь очиод дэлгүүрээсээ л очиод ингэж харж үзэл авдаг байсан болов тэр үе маань жоохон ард хоцорсон байна. Сошиалоор харж байгаа л пэйжуудаар харж байгаа л ерөөхдөө за тэр их зүгээр бүтээгдэхүүн юм. За тэр ингээл хэрэгсэн хүмүүсийн яриаг нь сонсож байгаа л тэгэл авчдаг болсон. Тэгээд одоогоор бол би энэ Nature Republic-ийн энэ Aqua гэдэг энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж байна. За энэ нь ямар бүтээгдэхүүн бэ гэхээр цайруулах үйлчилгээтэй, С витаминтэй ийм усан суурьтай ийм бүтээгдэхүүн 3 хос байт юм лээ. Ийм 3 хос. Тос нь тэгээд өөр байдаг. Энэ бүтээгдэхүүнүүд нь бас арсны онцлог таарад өөр
өнгөтэй байд юм бэлээ. Миний энэ нь болохоор Super Aqua Max гэдэг энэ нөгөө бүр дээд зэргийн чийшүүлэгчтэй усан суртай юм тос байгаа байхгүй. Тэгээд тэрийг хэрэглэж байгаа. Би үргэлж айгүй хуурай арьстай болохоор би аль болох гоё тослогжуул байж байвал гоё санагдаад тээ. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг би энэ 3 ширхэг бүтээгдэхүүнийг одоогоор бол хэрэгжилж байна. Хэрэглээд одоо нэг 10 хонжинуудаа. Одоогонд бол надад бол нэг тийм амар муухай ч юм уу, имзэг ч юм уу тийм бол алга айгүй айтайхан л тохирол байна. Ой чигшэлтэй л байгаад байна. Энэ тос нь надад бүр их таалагдсан. Них гоё. Яг ингээд усан сууртай ингээд мэдэгдэж байгаа юм шиг нэг бүр ингээд ус түрхээ хайцсан юм шиг нэг гоё. За тэгээд дээрэс нь бас яг тэрний нөгөө нэг юу Натур Republic-ийн бас оруулж ирдэг тэр Korea Beauty House-ыг оруулж ирдэг бас тэр энэ маск байна. Хар суудны маскыг хэрэглэдэг. Тэгээ би энийг аягүй хэрэглэдэг шүү дээ. Тос мосоо төрхтэй энэ нэг юм гоё ингээд нэг маск тавьсныхан дараа энүүгээр ингэж юм билээ. Ингээд нөгөө нэг арьсаа ингэж гоё дээш нь өргөж өгдөг энэ нэг юм хүүтэй юм соронч шиг юм байт юм билээ. Тэгээ энүүгээр ингээд тос мосоо төрчихээд ингэчтэй шүү дээ. Нэг гоё хүүтэн мэдрэмж төрөөддөө. Тэгээд хүүтэн мэдрэмж төрөөддөг. Тэгээ энэ аягүй гоё ингэж чангалдгал юм гэсэн шүү дээ. Дээшээ өргөж өгдөг гэсэн. Тэгээ бас энэ маска би бас хуурай арьстай учраас 7 хоногт нэг удаа бол тавьчихдаг. Заримдаа жоохон зам автаа үед бол 7 хоногт 2 удаа тавьчихдаг. Тэгээ заримдаа аягүй ядраал ажил ихтэй үедээ бол би тэгэл 7 хоногт нэг удаа бол зоолтой тавьчихдаг. За гоо сахны бүтээгдэхүүнүүдаа яг одоогоор бол энэ бүтээгдэхүүнийг бол хэрэгжилж байна. Айгу үнийн хувьд ч гэсэн маш боломжийн үнэтэй санагдсан. Тэгээ солонгос бүтээгдэхүүнээс айгу дайггүй санагддаг надаа. Хамар нь ясан томын гинэ. Яадын ингээд төрсэн юм чинь би яах юм. Шүдний бэхжүүлэлт зүүж байгаа штэ. Би орой унтахтаа зүүж байгаа. Ерөөхдөө нэг юм идэхтэй авах хэрэгтэй гэсэн. Тэгээд нөгөө нэг гадуур дотор яг үндэ ингээд явахаар ингээд тэрийг зүг яваад ч тумаа. Тэгээд яг орой унтахтаа бол би шууд зүгээд унтчихдээ. Тэгээ өглөөдөө босоод тэгээ шууд угаагаал тэгчдэг байхгүй. Түнс бэхжүүл зүүж байгаа. Гэтэ бэхжүүлэлт нэг мэдэгдэхгүй юм биш шүү. Өнгөхгүй юм биш шүү. Сизонгийн бүтээгдэхүүн ямар байсан бэ? Тухайн үед бол би хэрэгжилж байсан. Тэгээ би одоо хэрэглэхээ болсон. Би бүтээгдэхүүнүүдээ ерөөхдөө ингээд солио явааддаг. Ажлын амжилт. За баярлаа. За юу өс арчилгааны талаар тий. За өс арчилгаан дээр бол би бас нэг солонгосын юу хэрэгжилж байгаа. Айгуу жижигхэн би тэгтээ та үзүүлэх үү? Миний охин жийчих юмар. Арьсаа дэше өргөж байгаа юм уу? Сайн биш нөхөн. За, ус бол минийх айгуу шинхэн ус. Амар шинхэн учраас би тэгээд жоохон хөсгөр болох гээд би юу буржгар юм хийлгсэн. Ерөөд бол нэг 2 жилдээ нэг удаа хийлгэжтэй. Тэгээд энэ одоо 300 мг-тай магнесийн бүтээгдэхүүн байгаа. Баланс тэнцвэржүүлээд тэгээд нэг өсний уналтыг 100% зогсоодог. Тэгээ нөгөө нэг энэ хүний нөгөө нэг ер нь бол энэ хуухан хамаг юм байд юм л шүү дээ. Тэгээд хууха одоо нөгөө юу гэвэл уураг бас аюу хийхтэй. Тэгээд нөгөө нэг өсийг юусоо 100% уналтыг нь зогсооно. Тэгээд өсөнд хэрэгтэй уураг амин их байдаг, их агуулгдсан ийм шампунь. Энэ шампунь чинь 65 мянга гэдгийг 300 мг айгу жижиг маа. Одоо бол би энийг 2 дахь хэрэгжилж байна. 2 дахь хэрэгжилж байна. Миний үс бол айгу сайн мэдэж байгаа. Ингээд минийх ч бүр ингээд хуух нь бүр ингээд гэрэлтээд бүр хүмүүс намайг айгу тийм гайг үстэйг өтгөн гэж хардаг байсан юм шиг. Тэгээ барьж үзчихээ үсчихэд ингээд барьж үзчихээ бүр ямар амар шингэн пэ яана наач мар хуух нь гэрэлтэж штэ яаж ий чинь хар залуугаараа ийм шингэн үстэй хүмүүстэй гэл айгу тэгдэг гэсэн. Би амар санаа зовоол би тэгэл яах вэ их үү гээл тэгэл айгу бас өсөндөө анхаардаг байсан. Тэгээ сүүлд би бол энэ шампуныг бол одоо айгу хэрэгжилж байгаа.
Моннисын шампунь 65,000 төгрөг гэхэд арай жоохон жижигхэн санагддаг юм. Гэтэл тэгээ одоо яах вэ? Тэгэл хэрэглээс яах вэ? Тэгэл ус маань гоё олж илээ бол одоо яах вэ? Тэгэл хэрэглэн шүү дээ. Тэгээд одоо энэ шампуныг хэрэглээд амар гоё болж байгаа. Бүр ингээд нэг гоё хөвсөөгөөл тэгэл ус маань ингээд айгүй одоо ингээл би ингээл талент ингээ харахаар айгүй юу бол нэг юм гялтаагаал харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ нэсмсгээ ингээ барьж үзэхээр ингээл. Тэгсэн чи одоо ерөөсөө тэхгүй айгүй гоё уналт маань бүр амар зогссон. Би ч нөгөө төрснийхэн дараа үс амар унал зааж яах вэ юу ирүүлэх вэ яах вэ гэл тэгэл унгаагаал санаа зовоол яваад гэсэн байхгүй. Тэгээ одоо хүртэл бүр амар ундаг. Гэтэ ер нь төрсөн төрөөгөө гэлдэг. Одоо ер нь хүмүүсийн энэ агаар бохирдлоос болоод үснэ айгүй ундаг болсон юм шиг үлж. Тэгээд энэ шампуныг хэрэглээд үтсэн чинь амар хайтаахан болж ин бүр ус бүр ингээд бүр уналт нь бүр ингээд одоо би ухаах болгондоо үсээ хардаг байхгүй. Хэр унж ийн яаж ийн гэл. Тэгээд гисэн чинь айгу хайтаахан болж илээ. За шампунь хаагуур зарагддаг вэ гэ Моннисоор зарагддаг юм. 97.11 99.97 гэсэн дугаараас лавлаад авдээ. За өс маань юм байна. За турснаа ярьчлаа. Арьсныхаа талаар ямар стагаа хэлчлээ. За ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа хэлчлээ. За өсний арчилгаа бол 2 хоноод нэг удаа угаадаг. Тэгээд өсөндөө энэ шампуныг хэрэгэлдэг гэд хэлчихлээ. За тэгээд өөр чинь одоо аппаратныхаа шүднийхээ аппаратныхаа талаар ярьчлаа. За одоо та хэдийнхаа юугаа уншия да нэрээ бүр ганцаараа мөр ярьсаар байгаа л. Ам матчлаа. Лайв хадгална санаа зовлтгүй. Хар батганы талаар тий. Яг үнэндээ хар батганд амар хэрэгжилж байгаа юм бол байхгүй. Яг энэ бүтээгдэхүүнүүдээ ингээл хэрэглээл ингээ явахаар аюу гайгүй бололох ш. Цаанаасаа. Яга бухимцаагаад байна. Юунаас бухимдаад байна? За явж байгаа ш. Яг үндэ би одоохонд нэрээ хар батгандаа яг юм хэрэглэхгүй байгаа. Тэгтэл ингээ гайг болоод байгаа шүү дээ. Арьсаа бас аюусан арчилгаас шалтгаалтай юм шиг үлээ. Түнш яг бүр одоо яг хар батгандаа зориулаад яг ийм бүтээгдэхүүн ч юм уу тийм бүтээгдэхүүн бол хэрэглэсэн юм бол байхгүй. Одоохондоо. Ямар крем хэрэглэдэг вэ гинэ? Хүмүүс чинь тэгээд одоо реклам уурлаад байгаа юм шүү. Би шүдний аппарата хэдэр хийсэн талаар би хэлсэн. 2 сая төгрөгөөр хийдэг. Хийлгсэн гэж хэлсэн байгаа. Тэгээд турсан талаар бас би хамгийн түрүүнд ярьсан байгаа. Тэгээд та нар маань лайв дуусгаар лайв бас эхнээс нь үзэх боломжтой. Нөхөр л гээд ах юм. Хүн амтны нөхөр харж яах гээд байгаа хүмүүс вэ? Хараагүй юм хаашин гэнэ. Арьс хуушаар гэдэг. Арьс хуурайшгаар батг гарах гарна шүү дээ. Аюу хит ингэж хуурайшгаар цагаан батг гарна. Тийм учраас ерөөхдөө хараа залхуурахгүй өглөө оройдоо заавал арьсаа арчлах хэрэгтэй. Тэгээ заавал маск хэрэглэх хэрэгтэй. Үсэндээ хэр удаан хэрэглэж байгаа. Одоо бараг 2 сар болж байна уу? Тэгж байгаа ах шүү. Яг үндэ яг хэр удаж байгаа нэг сайн мэдэхгүй. Ямар ч гэхдээ 2 сар болцсон. Амар жижигхэн савлгаатай гээд голоод байсан. Гэтэ хөөрхөн бас удаал. Кремийн харьяа гинэ. Бас их солонгосын яг ийм Моннисын юу хэрэглэж байгаа. Өөрийн өнгөөр 21 юу гин номер нь 21. Тэгээ нөө түрхэхээр яг ингэ түрхэхэд ингэ цагаан юм өртлөө ингэ өөрийн юугаар арсны өнгөөр хувирчдаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг SPF нь бүр 50% таахгүй. Тэр нь надад айгу таалагдаад тээ. Тэгээ арс айгу сайн хамгаалдаг. Тим крем.
Юу асуух мэд үрштэй энэ хүн урлаг баг чи одоо би орондоо ирэл дээрээ. Зүр тэгэл таалагдахгүй бол тэгэл уншихгүй хайчдаг хөөх. Крем нь харчия. Өндөр 170 кг жоохон таргалаад 60 болсон байгаа. Түнш 58 байд. Батганы сорив гэрийн нөхцөлд ёстой мэдгүй шүү. Жирэмсэн үедээ язралтанд юу хэрэгэлдэг? Ямар биений тос хэрэглэж байсан бэ? Нөө юу вэ? Био ойл лөө. Америкаас орж ирж мөрөөд идэг. Тэрийг хэрэглэж ирсэн шүү. Тэрийг нэг удаа нэрээ найз хүн бэлгэлээ. Тэрийг нэрээ бүтэн яг хэрэгж дуусч ирсэн юм байна. Ямар мист хэрэглэдэг вэ? Юу лээ тэр чинь хаанаас авлаа? Бас солонгосын фейс шопоос авч ирсэн баха. Тэрийг хэрэглэж идсэн. Биеийн тос мист хэрэглэнэ. Викториа Секретийнхээ хэрэглэж идсэн. Шампуны нэр Монис штэ. Монис гэдэг энэ хар өнгөтэй нэг юм уул шар алтлаг шарт. Монис Prestige гэдэг юм. Тэгээд хаанаас авсан Монис 97.11 97-ийн дугаараас захиалаад авчихсан шүү. Мист хэрэгэлдэг үү гинэ? Хэрэгэлдэг. Заримдаа л хэрэгэлдэг. Яг л би ерөөдөө нэг хойр арьстай учраас жоохон тослог байхыг хичээд тослог байлахыг хүсдэг. Тэгээд би заримдаа хит жоохон нэг ингээ будалд маань ингээ нэг мэрэгжлийн будалд хийлэгдэж шүү дээ. Мэрэгжлийн мейкап будалд хийлгээл. Тэгэхээр ингээ жоохон хуурай юм шиг санагдаад хүн дэм шиг санагдах үедээ би жоохон мист түргэжтэй. Хувцаа яаж хайдаг вэ? Юу гэсэн үг юм бэ? Coconut oil уу гэнэ аль? За тэг өөр юу гэж байна? Одоо хүний нөхөр нэр ингээс харж явах гэдэг юм. Юу ин ардын? Хөөрхөн элен талангүй ярьж шүү баярлаа. За өндөр жингээ хэлсэн те. Би өстө өнөөдрийн лайв бүр амар өөрийгөө бүр дэлгэнгүй танилцуулаад байгаа шүү. Манай хүмүүс орой унтд юм уу? Бид хоёр бүр хүчээр унтуулдаг шүү. Гвадэр нэрээ бүр одоо бүх зүйлийн нэрээ элен далангүй ярихгүй хүмүүс амар их асуугаад байдаг байхгүй. Яг тэрэндээ яадаг вэ, эндээ яадаг вэ гэл. Тэг өнөөдөр би бүр өстө базаад бүр бүгднийг хариуллаа шүү. Бүр юу иргэдэг яадаг гэдэг бүх юм үзүүллээ шүү. Харууллаа шүү. Тоглолтын талаар нэр ярьж болно шүү. Манай тоглолт одоо нэг 3 сарын 3-наас байна уу 4-нөөс тоглоно. Арай 7 цаг хэдийг нь бол яг хэд хэдээс гэдэг нь сайн мэдэхгүй. Маргааш ажил цуглаад яг дэлгэрэнгүй мэдээлэл сонсох учраас маргааш яг сайн мэдэх хаа. Хүмсгөө хэрхэн будаг талаар юугаар гинэ харандагаар боронгийн харандагаар би нөгөө нэг кристал мейкап гэдэг нөгөө нэг болрогхон юун дээр очиод мейкапын газар очиод би болроогоороо заалгасан өөрийгөө бодож сурах сургалтанд 2 хоног явсан. Тэгээд нөгөө нэг одоо яг хүмүүсийн яриад нөгөө өстэй мэт зурдаг шүү дээ. Тэрийг сурсан. Тэгээд болроо маань энэ юг энүүгээр боддог байхгүй гэдэг яг тэр зориултын харандааг үзүүлсэн. Тэгээ тэрнгээр нь би буддаг одоо. Бишээ 97.11 99 шүү. Өсөр арчдгүй нүрийг нүггүй. Ямар сонин асуулт асуудаг юм яа тэгдэг ш. Зарим нь бол тэгэл албаартч малтбаартч бас тэгэл сонин юм асууж штэ. Хүн болгоно тэгэл өөр юм асууш.
Одоо манай Emoz production маань баярын өдрүүд зориулаад тоглоно. Одоо удахгүй бас одоо телевизээр ч юм уу сошиалаар бас манай реклам бас цэцэг тухайн. Маргааш гэж цэцэгчлөө гэж бодож байна. Тэгээ маргааш ажил ерөөхдөө цуглаад дэлгэрэнгүй мэдээл сонсно. Тэгээд маргааш бас ажил дээрээ очихороо гой та нартай бас мэдээлэл хүргэх үднэс бас лайв хийж болно за. Нүдний хялгасан үрчлийг яаж ялах вэ? Би эмч биш ээ мэдгүй. Тэр эмчээсээ л асуу. Хэцүү үе байлгүй явах те тоглолтын талаар яриач хэцүү үе байдгүй нэ байлгүй л явах шандрах үе зөндөө. Тэгэл ер нь тэгэл альва эмчнэл төвчээ шүү дээ. Нэг л их төвчээр яриад байна уу? За гуйжуулагч маань бас яг ижлэг энэ монис гэдэг агааз энэний гуйжуулагчийг хэвлэдэг шүү. 7 хоногт нэг удаа бол зоолтой гуйжуулчихдээ. Гацаад байна тийм үү? Өдөр нүтөр тоглох бах өө тоглолт шүү дээ манайх. Доллоотой хүү 3 найз дээр гарч байхад чинь харчаад энэ өстө хөөрхөн ихч гээд байсан. Тэгэхээр нь юу н хөөрхөн байна гэсэн чинь цагаан царайтай болохоо гэсэн шүү. Мундаг жүжигчин ямар хөөрхөн. Баярлаа. Та хэдэн хүүхдтэй гинэ? Их чинь 1 хүүхдтэй. Зориултын тим харантай байд юм билээ. Би дахиад 0 руу явах гээд наа хамаг яг бодгонуудаа 0 тавьсан байдаг болохоор 0 руу явах гээд байна. Залхуураад байна. No makeup. Би үргэлж нэг будаад байдаггүй маа. Ариггүйч мөн ажилдаа ядраал турж байгаа шүү дээ. Заримдаа ажилдаа үргэлж дарагдаад ядарч бадраа турах уу бол бас байна. Гэтэ тэр чинь амар муу шүү дээ. Нүрийг хэрхэн цэвэрлэдэг нэ? Би тосон цэвэрлэгээ хийдэг эхлээд будагтай үедээ тосон цэвэрлэгээ хийчээд тэгээд нүрээс сайхан 7 хоногт нэг удаа сайхан араас нь гуйжуулчихад тэгээд бүтээгдэхүүнүүдээ тэгээд араараас нь сайхан хэрэглэл явуулчих. Ариун цэврийн өрөө гээч гэл. Тэгэл өөрийнхөө л ярих сайхан штэ. Чи ариун цэврийн өрөө гэж хэллээ. Би 0 гэл хэлчихье. Болно өстэй. Аль нарийн л хүмүүс ойлгох юм чи. Ямар нэртэй гэлээ гэнэ? Юу? Ямар нэртэй гэж? Будгуудаа сонирхуулаа. За окей би аваад ирээ за. За тэгээ будгуудаа сонирхуулчаа сайхан лайваа дуусгаад унтъя да. За нөгөө нэг крем маань энэ байна. Ой наа бүр аим мухан готовч байна. Sun and BB cream. SPF 50 гэж байгаа шүү дээ. Харагдчихэв. За энэ бол миний крем заяа. За нөгөө түрүү нөгөө яриадсэн шүү дээ. Хөөхөн Nature Republic-ийн нөгөө нэг хөөхөн хацар уулгч гэдсэн. Энэ нэг юм тосон юм шиг заяа ийм гэт. Нөгөө би чи нүрэн ятш ийм. Энийг эндээ ингээл ингэж аим хөрхөн. Айн хөрхөн хаагтыг. Энэ бол одоо шууд блоклогдсон шүү дээ. Энэ хүн бол
Ингэдэг. Чиглээ. Бэж. Энэ ш. За нинжин минь хөөрхий бологлогдлоо. Тэгээ нэг чи нэг заавал тэгэл нэг юм уурлан барин тэгэл хүмүүнийг үзэх юм ямар шаардлага байдгийг та нар. Хашийн сүлд модны над нар гоё дуулсан шүү гэнэ. Алины юм л. За амарсан баярлаа. Хөөрхий тэгээд хэдэн настай хөөрхий хичүүгээд байна. Яс хөөрхий юм бэ? Их чинь 19 дөө. Гэрээ харуулаач гинэ юу хүчтэй. Юу хүчтэй юм бэ чи тийм. За нэг будгаа үзүүлж ирсэн шүү дээ. За sorry. За будгаа өргөжлүүлээд үзүүлээ. Ер нь гэхдээ хүмүүс аливаа хүмүүсийн лайв үзэхдээ ер нь тэгээд нэрд мэрэн үзэх шаардлагагүй дээ шүү дээ. Таалагдахгүй бол тэгэл сайхан гараа авчдаг байхгүй. Уур биеийг зовоодаг юм шүү дээ. За тэгээд миний контр нэрээ дууссан байгаа юм байна. Энэ Artcos-ын одоо яг янз бүрийн зураг авалт юмд ч юм уу телевизэн гарч марахтаа өөрөө бодох шаардлагатай болохоор би энэ мэргэжлийн Artcos-ын кремийг хэрэглэждэг юм. Энэ өнгөөр нь будаал, энэ өнгөөр нь сүдрээ хийгээл, энэ өнгөөр нь гэрлээ хийгээл гिचтэй. За тэгээд миний бас нэг гол зэвсэг энэ байх шүү дээ. Artcos-ын ийм нэг юм будикем боронг. Энүүгээр ч нөгөө хуурай сүдрээ тавьчихдаг. Амар гоё л. Манай кристаллын болроо маань надад ингэ зааж өгсөн. Тэгээ энүүгээр угаасаа болроо маань буддیں۔ Яг энэ өнгө амар гоё харагддаг. Өөдөө өөрчлөх сүртэй юу алга уу? Өөр сүртэй малаа нөгөө нэг том тен менүүд нь тэнд үлдчихгүй. Юуны тен? Morphe. Юу лээ? Тэгээ Morphe-гийн тен хэрэгэлдэг. Тэгэл яг үнэхээр шаардлагатай юм үед бол тэгэл кристалл мейкапын болроо дээр очиж бодволч тийм дээ. Болроо маань яг гоё хүснээр нь бодож өгдөө. За ийм байна. Нүүрний тос маань энэ байна. Нөгөө түрүүн та нарт харуулсан Nature Republic-ийн Aqua гэт. Энэ ягаан өнгөтэй нь болохоор яг хуур арсных гэсэн. Энийг хэрэгэлдэг. За тэгээ энийг болохоор энэ бүтээгдэхүүн Nature Republic-ийнхаа энэ одоо яг хэрэгжилж байгаа энэ гоо сайхны юу энэ нүүрний гоо сайхныхаа энэ бүтээгдэхүүнийг болохоор Korea Beauty House гэд пэйж үзснээс авч ирсэн. Artcos-ын сүүдэр чинь крем сүүдэрнүүд чинь бол 30 хэдэн мянга байсан байха. Би бас л болроогоос л авч ирсэн. Тийм Morphe-гийн тэн хэрэгэлдэг. 35 оолон аль нэлээ нэг тийм өдөртэй. Харандаа нэр юунд байгаа юм бэ? Багснууд дотор байгаа юм би аваад ирээ за. Энийх одоо унт шүү. За яа. Гонт шүү за. Лаваавал гэсэн үг. Харандаа нэг байна. Харандаа нэг вэ шүү. Энэ харна. Бас болроогоос авч ирсэн чи 8000 гэдэг харандаа. Тэгээд энэ уцтай байгаа юм. Уцсыг ингээд доошлуулаад тэгээ ингээ хуулт юм билээ. Тэгээ нөгөө нэг юм үзүүрийг ингээ зорол. Одоо минийх жоохон бүдүүн болчих үзүүр нь. Ийм болчих. Бүдүүн болчих. Жоохон нарийнхан болгож жагаад гэлт бодно шүү дээ. Энэ дотор яг нэг хэрэгтэй багснуудаа хийцэн. Хүмүүсгээ бодож харлаа шиг юу гэж би нүрээ цэвэрлсэн бүтээгдэхүүнүүдэд түрхсэн байж байгаа чинь юу гэж вэ? Тэгээд тийч бид нэг гоё яг өөрийгөө будаад та нартай гоё будагнуудаа дэлгэрэнгүй харуулад гоё юмнаа за. Харин би хүмүүс яаж боддог вэ та нарт нэр харуулна за.
Айгүй хөөрхөн сурсан юмнуудаа үзүүлнэ. Шампуны хугацаа дахиад хэлж гинэ. 9711 9997. Сайн харандаа надад байгаа мейкап хийхдээ хэрэглэж байгаа. Харин тийм гоё харандаа тий. Яг гоё зориултын хэмжээнд гоё санагдаад тий. Хацран үлгч нь 25,000 гэсэн. Амар хөөрхөн байгаас тий. Жижигхэн. Тэг яг нэг юм нөгөө нэг юм бүдэг ягаан нэг юм зөөлхөн өнгө. Айгуу гоё харагддаг л. Багс маань ийм багс энэ ч гэдэг хаасаагүй л байт юм дөө. Би энийг бас л нөгөө кристаллын болроогоос авч ирсэн. Бас манай Deva makeup active гэдэг байдаг шүү дээ. Deva дотор бас байдаг. Зардаг. Мөсгний харандаага болроогоос авч ирсэн. Нөгөө кристалл makeup-аас авч ирсэн. Ийм байна. Харандааг нь кристалл makeup гэд пэйж үзээгаа. Тийш н ороод асууад авчихгүй. Эсвэл бол болор makeup гэд Facebook аккаунтыг хайгаад тэр охин лөө биччихгүй. Одоо нөгөө миний яриад байгаа болроо кристалл makeup-ын нөгөө болроо гэдэг хүн шүү дээ. За окей. За тэгээд цаг одоо бүр амар явцсан юм шиг байна. Одоо энэ охиноо унтуулъя. За тэгээд та хэдийн надаас амар их асуудаг гэсэн төрөл бүрийн асуултанд чинь би өстө нэр чаддан ядан мөр өстө шүний минь тонгор минь гинэ. Hi Snoopy. Хөмсгний харандаа за болор makeup гэд Facebook аккаунт наа тийш скол 99034838 гэдэг утасныхын дугаарыг шууд хэлээд бас 99034838 гэсэн дугаар руу уцтаад болроо юу харандаа авах гэсэн юм авчихгүй. Кэкэ хайлта хайрт минь хайлта унтаач чи мамаг унтуулсан юм уу? За тэгээд та нарынхаа хүссэн бүхий л төрлийн бүр асуултууд чинь би ерөөсөө цаархалгүй сайхан боломж олдсон дээр нь зү газ нэг лайваар бөмбөгдчихлөө. Бүгднгийн сайхан үзүүлэх юмыг үзүүллээ. За асуултанд нь сайхан дэлгэрэнгүй хариулсан гэж итгэж байна. За яна бүр цэнийг маань дууслаа. За тэгээд лайвтаа мань хамт байсан. За миний лайвыг үзэх дуртай хүмүүстэй маш их баярлалаа. За та нар бүгдээрээ сайхан амраарай. За маргааш тэгээ ирч хүчтэйгээр ажлаа умалзуулаад өгөөрэй. Баавар ах орж иж юм уу? Дүүмэн сайн уу хизээ ирсэн бэ? Юу амралтаас уу? Уржигдэр ирчээл байж. Өчигдөр ч илүү. За тэгээ үзэж амжаагүй хүмүүс маань бас хариултаа сонсож амжаагүй хүмүүс маань бас миний лайвээс үзэж болно. Би лайваа ерөөхдөө хадгалчихъя. За окей тэгээд сайхан амарцгаагаараа манайхан. Тэгээ дараагийнхаа лайвуудаар бас та нартай уулзнаа. Bye. Bye. Нөхний хаана. Минийхэн bye гэж. Хүмүүс рүү bye гэж. Миний шалтгаан нойр нүрч за бакацгаа.